Teen супермаркетд орж ирсэн байж байна. За дэлгүүрээ хальт харуулчих. За нэг иймэрхүү дэлгүүр. Эндээ ахта селф чек аут гэдэг. Махан бүтээгдэхүүн за ингээд төсөн юм аа. Энэ жимс нагаар идэж байна. За юу авъя гэж бодож чи санаа оноо байна уу? Энэгээр хямдарсан жимс ногоонууд харагдаж байна. Жимснүүд бол иймэрхүү юм байдаг. Энд ингээ пакетлсан. Хүүхдүүд сургууль дээр өглөө дандаа жимсний цаг тэгээ хоолны цагт иймэрхүү порцтой жимс юу юм хүүхдүүд өдөр болгоо иддэг. Бид хоёрын дундаас энэ дургуултай. Гэхдээ энэ дундаас идэж үзээгүй. Арай бас содон амттай. Энэ ирзэн чихэр бас их алдартай. Машины хэлбэртэй. Энэ бас олон төрлөө юм байна. За нэг юмрхүү байна. Энэс хав. Хашаа жижиг. Аян давстай юм. Энэ юу гэж шүү дээ. Зүгийн балтай гинэ. Тэгсэн мөртлөө sugar free зүгийн балтай гэж. Ийм зүгийн балны хэлбэртэй юм байна. Энэс авч тэгвэр авч. За нэг бол энэ strop waffle гэдэг. Strop waffle бол гэхдээ ер нь бол хүмүүс бүгдээрээ мэдэх бах. Энэгээр Нидерландаас салбартай ингээ янз янз. Манай энтхий супермаркетуудад ингээ бэлэн хэмжээнд байдаг. Хаа нэг авч иддэг гэхгүй. Сүүлд тэгээд дахиад төрлөн нэмэгдээ. За энэгээр бас ингээд Нидерланд шүлмүүд байдаг. Бэлэн халаагаад иддэг. Энэ үндэсний шүл байна. Шүл гэхээсээ илүү зутан юм уу? Түн зутан. За бид хоёр уух юм туршиж үзье гэж бодоод эднүсийг юусэн. Зөндөө олон пив ууж үзсэн. Нэрийг юусэн туршиж үзээгүй юм байна гэж бодож байна. Тэрас юу юм? За ингэ. Одоогоор ч төрийн юм байна. Энд усан үзэн байна. Тарус, киви. Мэрхүү байна. Би нэгэн сайн юм болч. 32 идэх юм идэж үзүүлье. Гэрэлт хоёр түрүүнд дэлгүүр ороод энтхийн сонин содон идэж уух юмыг цуглуулсан байгаа. Тэгээ тэрийг одоо хамтдаа бид хоёр өмнө идэж үзээгүй. Тэгээ хамтдаа туршиж үзэхээр энэ орой хүрэлцэн ирсэн байна. За Энэ чилитэй чиз юм жижиг юмнууд байдаг. Тэрнээс бид хоёр аваад энэ болохоор стейк тартар bites гинэ. За энийг үзэх гэж байна. Энэ болохоор чилитэй чиз блокнууд байна. За энэ нөгөө нэг түрүүн бичлэгэн дээр гарсан drop sugar free гэсэрнээ зүгийн балтны амттай drop харагдсан. Энэ ерөөсөө Нидерландын ганц бэлэг тэмдэг. За энэ болохоор ийм уух одоо пив юм уу да. Гэхдээ энэ яг энтхийх биш. Импортоор орж ирэх юм билээ. Гэхдээ ерөөсөө өмнө нь ууж үзээгүй. Зөндөө олон пив туршиж ирсэн. Гэхдээ энийг бол ерөөсөө ууж үзээгүй хаа. За энэ болохоор хөгшин чиз. Тэгээ дургуш. За энэс эхлэх үү? За энэс эхлэх. За. Уснаас эхэлж байна. Микний хажуу задлахаас юм шиг. Оо тийм шүү дээ. Би чизээ энийг ихтэй ууж үзчихаагүй тийм. Усан үзмний фанта шиг харагдсан. Иймэрхүү. Монгол өхрийнүүд шиг жим шиг хамтагч юм. Амар газгүй яг нэг гоё шингэн гоё. Гэтэ яг нэг усан үзмний гоё амт байна тий. Усан үзмдэр нэг чихэрнүүд ийм амттай дээ шүү. Надад таалагдчих. Тэгтээ. Энэ бүр жоохон disgusting харагдчих. Яа тийм ч юм уу. Энэтэй талахтай юм уу? Оо нөгөө нэг
юу штэ гадараа яг нөгөө орос хар талах шиг Тийм ээ тий. байж магадгүй юм. За ингэж харагдаж байна. Нөгөө нэг бичлэг гэдэг хүмүүс шиг ингэж. Окей. Дээр үед байдаг байсан. Манай үе танай үеийн мэддэг мөгөө. Манай үеийн бол энэ хар талыг мэдэх баха. Нэг тийм мэд. Бүр нэг юм. Гэтэ энэ юмд даруулга болгол амар гоё юм шүү. PM-ийн хажууд ч юм Тийм уу. ээ. Энд тэ гоё юм. Нэг амар миний дургу гэсэн юм Тэгээ чистэ болохоор энэ ийм хар талах чинь нөгөө нэг хоолой дээр гацаад аюу аргуу байдаг шүү. Энэ болохоор нэг чистэ мэднэ. хоолоогоор Айгу нөгөө нэг уяг нэг юм жижигхэн талхан дээр тавиад ичгээд бүр айгу уяг нэг тийм яг нэг хөөсөн талах шиг биш. шигүү. Их туршилтай. Одоо жоохон физик ярих. Окей. За үлдсэн тэгвэл гайг ах уу. Ер нь эдгээр чинь пивний уух юмны даруулга тийм. Янз юуны даруулганаас хамаарат өөр өөр. Вайны, бирний даруулга. Тэгээд Нидерландад нөгөө нэг хамгийн ирээд таалагдсан юм юу вэ гэхэлэр одоо ингээд салаад, малаадны ногоо ингээд юмнууд ингээд дандаа ингээд бэглэн хүн ингээд ороод хоолныхаа амиг авч гараад гэртээ нэг 5 минутанд тайлж удах бол утгаал идчихдэг нөгөө юмнууд ингээд фреш байждаг нэг гоё тий. Ажил хөвчлөө. Чамаа Италид байхад тийм байсан уу дэлгүүр? Тэгээс баг. Тэгээд энэ дээр тэгээд одоо энэний ч одоо юу гэж хэлэх вүлээ? Ийм тэмдэглэгээтэй байдаг. Аагаас. Тийм nutrition score-тэй. Nutrition score нь аагаас эхлээд Е хүртэл. За энэ бол жишээ нь Д гэж байна. Энэ айгу сайн баха. Энэ талхтай. Энэ С гинэ. Харагдана. С. Тэгээд иймэрхүү юмнуудыг хараад хүүхдүүд хүртэл одоо ингээд аль нь сайн, аль нь муу гэдгийг ингээд мэдээд авчдаг. Тэгээд мэдээж бүх одоо хүнснүүд ийм тэмдэглэгээтэй биш. Яг хүнд нөгөө хэрэгтэй nutrition score-тэй юмнууд бол ингээд тэмдэглэсэн байдаг нь бас их сонирхолтой. Тийм билээ. Ингээ хардаг ч гэсэн ерөөсөө ууж үзэж байгаагүй. Тэг үнийг ямар амттай юм те. Туршлагаа бүгдээрээ. Чи яагаад нэг сэгсэрч байгаа. За. За өнгө нь бол нэг гайгүй цайвар баг нөгөө вит мит гэдэг шиг white бир шиг юм байна. Яа гоё жимс юмштай юм шүү. Бараг аннаас маннаас шиг. Тийм шүү дээ. Ундаа шиг юм биш. Тийм үү юутай гэж байсан юм бах та. За cheers. Нэг ананас уу? За энэ юу гэж юм? Оо, синас апл схилэн гэж чинь нөгөө нэг оранжтэй юм шүү дээ. Манай их ч дач хэлний А2 хэвэлтэй. Бас худлаа өнөө уншин гэж. Уншир нь ойлгох чинь энгийн имийг бол ойлгох чинь үү. Одоо орн англиар бичсэн. Orange piece. За амсаа. Гэхдээ үнэрч байгаа шиг орсонгүй. Оо. Амар гоё үнэрчснээ юу вэ? Амар гоё үнэртэй мөртлөө амар алкогол шиг амттай шүү юм байна. Энэ нь бүр тэгвэл лаах юм байна. Эн чинь 5.5, эн чинь 8 градус гэхгүй юу? Тэгвэл энэ 8 градус нь бүр энэс ингээ үнэртэхээр амар гоё ингээд нэг жуус уух чам шиг тий. Тэгээд сая яг тэрүүгээрээ бодоод уусан чи юу вэ гэж бодлоо. Маш сонирхолтой. За энэний хажууд бол энэ гоё явах юм шиг санагдаж байна. Халуун ногоотой бяслаг. Сонин чиз тий. Тэг энэхийн чиз нь Нидерланд угаасаа нөгөө нэг Голланд чинь чизээрээ алдартай. Чизнүүд бол үнэхээр ярих юм байхгүй. Манайх бол амар чиз хэрэглэдэг. Тэг хүмүүс нь чизнээсээ бас нөгөө өдөр тутмын кальци хэрэглээд авдаг юм билээ. Сүү Эднээс чизгүй байна гэж байхгүй тий. ер нь юм. Танд анх ирээд ямар санагдсан бэ? Нидерландд ирээд үү? Анх ямар ч байсан яг бидний гэрэх үеэр яг намар 10 сарын дундуур байсан болохоор амар ингээл навчнууд
яг модноос унаал яг нөгөө намрын тэгээд энд чинь нөгөө нэг амар юм олон янзын өнгөтэй навчнууд байдаг юм л шүү. Тэгээд Нидерланд ч ер нь сая 100 Европоор яваад ирсний дараа мэдсэн чинь айгүй их үйл юм байл та ногоон мод ихтэй. Тэгээд амар олон төрлийн мод байдаг. Тэр нь хавар ингээд айгүй гоё цэцгэлдэг. Тэнгүүд намар эргээд ингээд унахтаа ингээд өнгө нь хуурч мавраал ингээд ягаа навч ногоон навч улаан навч ямар навч байдیں۔ Тэгэл ингээд сэвсээс ингээд навчин донд л буужсэн шүү дээ. Ямар ч байсан анх. Хоёрыг ирэхэд тиймээс нөө. Амар ногоон байсан. Бүр ногоон. Одоо хүртэл зарим нэг хоёр ч нэрээ намар ирсэн тий. Тийм. Чамд Нидерландд ирээд амар сонин санагдчихсан юмнууд байна уу? Одоо орчин, соёл ч юм уу нэг тиймэрхүүнээс тэр аягүй сонин байсан. Дууны зам, дууны зогсоолоод ерөөсөө тийм газар очиж байгаагүй. Тэр л дуу нэг сонин байсан. Тэгээд сар болгон эрүүл мэндийн даатгал бүх юмаа сар болгон өгдөг нь бас аягүй сонин байсан. Би дандаа жилээр нөгөө явчихдаг байсан. Тэгээд супермаркетуудын энэ гоё савлцсан хоолнууд амар гоё санагдчихсан. Тэгээд гомн зардаг нь гоё санагдчихсан. Супермаркетта. Одоо тэгтээ би ингээл амар их юм боддог гэсэхгүй юу гэн. За ингээл подкаст хийвэл тэгж ярина да гэсэн чи одоо жоохон нөгөө нэг яг анхныхаа мэдрэмжийг бас хүн жоохон мартчихд юм байна. Тэгтээ яг одоо ингээд эргээд бодонгууд надад бодогдож байгаа юм гэвэл хүүхэд айгүй бага байгаа юм шиг надад санагдсан. Монголд ч ингээл нэг орой хүүхдүүд ингээл шаагилдаал гадаа тоглож боглол ингээл ээж идэв чи тэнгуут анх ингээд ирэнгүүт яана ямар газар ирч вэ? Бараг манай хоёр хүүхдээс өөр хүүхд байхгүй байгаа даа юм шиг. Тэгтээ яг бид нарын одоо амьдарч байгаа дүүрэг гэх юм уу яг хэсэг бол ерөнхийдөө хүүхэд бас бага. Яг манай байр чинь нөгөө нэг оюутны байр болохоор оюутнуудын нөгөө их байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс гадна энтхийн хүүхдүүд чинь юу юм бэ л дээ иш тунддаг. Тэр нь амар сонирн байсан. 7 цагт хүүхдүүд орондоо орчдөг. Тэгээд тийм болохоор орой өдшөрн хүүхэд баг харагддаггүй байсан юм байлээ. Тэг яг манай хүүхдүүд ч гэсэн одоо ер нь иш тундаа сурсан 8 гэл орондоо орол унтдаг л та. Гэхдээ тэр яг ингээд анх тэгсэн мөртлөө нохоо амар ихтэй хүмүүс нөгөө нэг амар их нохоо салхилуулдаг. Нохооны парк нөгөө тустай байдаг шүү дээ. Тэгээд Туркид амьдарч байхад бол яг нохоотой хүмүүс байсан ч гэсэн зэрэгцээд хүүхдүүд нь бас байдаг байхгүй. Тэнгүүд энд болохоор ингээд ерөөсөө хүүхэд байхгүй байгаа юм шиг тийм мэдрэмж анх төрж исэн. Тэгээд тэрнээс гадна бас нэг сонирхолтой санагдсан юм нь болохоор гадуур ингээд орой явангууд одоо нэг харанхуй бүрэнхий басны дараа явхаар хөшиг байхгүй. Хүмүүс ингээд юу хийж байгаа нь ингээд нэг шут ингээд харагдчихдаг. Тэгээд тэр нь амар сонь санагдаад ингээд хөшиг мөшиг. Тэгээ одоо манай гэрч гэсэн ингээд зөвхөн юм хөшигтэй. Энийгаа нээвэл ингээд чүүл аахгүй тий. Энэ цаанаас л да. Тэгтээ айлууд ер нь ингээд цонхон онгорхой. Ер нь хөвчлээ. Одоо сүүлийн үед тэгтээ хүмүүс нэг хөшиг мөшиг хийгээд хаадаг болсон гэсэн. Тэгтээ тэр нь болохоор нэг сонирхолтой санагдаад яагаад тийм юм бол гэсэн чинь яг хуу дээр үед болохоор хүмүүсийн нөгөө нэг одоо өөрсдийнх нь соёлонч гэх юм уу одоо нөгөө шашин талаасаа үзэл баримтлал нь бид нарт одоо ингээд хинээс ч нуух юм байхгүй гэдэг л толд бүх юм ингээ байна гэдэг тийм байдаг байсан юм байлээ. Тэгээ энд ирүүл хөшиг байхгүй шүү. Тэрийг бодцоогоорой. Бүр нэлээ юм юу те амар нээлттэй. Бүх юм нуугаад байх юм байхгүй. Миний бараг шалтан биеийг чар гэж амарсыг те. Тийм тэгээд ерөнхийдөө хүмүүс нь ч юм уу Европ хүмүүс эсвэл тийм байдаг бах л та. Одоо хүннийг гадаад үзмж өмсөн хувцаар нь ерөөсөө тийм ялгаж хардггүй юм шиг тий. Монголд ч юм бол тэгэл гайгүй хувцсөмсөл гайгүй хандаа. Жохон халтаачвал тэгээд хүмүүс жохон ялгаж харцаад байгаа юм шиг. Энд бол одоо жишээ нь чи тэркөө өмснө үү, юугаа өмснө үү, өстой шалдан нүцгэн явж гин үү хийж тоож харахгүй. За энэ болохоор нөгөө стейк. За энийг амсч үзсэн. Пармезан секас, пармезан чиз тэгэнгүүтээ нөгөө truffle smack, truffle-ны хамттай. Махан нар чинь тий гоё. Тийм. Энд дотроо юмгүй бүр юм байна. Нэг тийм нухшилсан хяа мэдээд байгаа юм шиг. Сонирхолтой тийм. Нэс даруулга байна. Ядаргатай. Бид нар бүгд даруулга тэгээд амар жоохон давстай дуу. Тийм. Хоёулаа тэгтээ иймээ сонгосон ч гэж магадгүй. Өөр бас зөндөө олон төрөл
Тийм. бас байдаг. Одоо тэгээд за Нидерландын тэгвэл одоо сайн болон муу тал гэвэл чамд яг одоо бодогдохоор юм байна уу? Мэдээд сайн тал одоо зөндөө байгаа тий. Тэгэнгүүт одоо бас өөр сөрөг юм гэвэл юу бодогдож байна. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа. Надад сайн тал гэх юм бол одоо би болохоор одоо хүүхэдтэй болохоор одоо хамгийн түрүүнд нөгөө хүүхдийн талаас л ер нь яг ингээд бодонгууд ингээд харьцуулагдаад байгаа байхгүй. Тэнгүүд анх яг Монголоос ирэнгүүт бид нэр ирээд амьдрал ингээл одоо жишээ нь ажил төрөлт хийгээл ингээл явна шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүнд анзаарчихсан юм болохоор бид нэр Монголд утаа төгжрэлтэй амар их юм өөртөө мэдгүй хэрнээ цаг зарцуулаад тэгээд тэрэнд амар их гэж яаж амьдэрдэг юм те одоо бид нараас шалтгааллах юм биш шүү дээ. Тэр чинь бид нар яагаад ч өөрчилж чадахгүй. Тэнгүүд бид нар тэрэндээ өөртөө дасан цогцоод тэгээ яаж одоо хүүхдээ хагас бүтээ сайн дагаарлуулах уу? Яавал хүүхдтэй нэг цэвэр агаар амьсгалуулчих бол гэл өвлийн үйлрэл 100 болвол мэдээж ингээл бүгд туслан дагаарал хөдөөгаадаа явал гоё байдаг ч гэсэн яг өвлийн үйлрэлд бол ингээл утаа төгжрөл гингүүд айгүй их цаг бас хүний амьдралаас бас авдаг байсан юм шиг санагдсан. Ягаад гэвэл энд чинь ерөнхийдөө ихэнх ажил 5 цаг гээл дуусчдаг. Тэгэл 5 цаг гээл за ямар ч хол байсан. Манай амьдарч байгаа хот одоо тийм амар том хот биш л дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг за хамгийн удлаа гэхэл нэг 20-30 минут дуугаар яваал гэртээ хүрээд ирнэ. Тэгэнгүүт үлдсэн цагаа бол хүн ингээд бүтэн гэр бүл дээр зарцуулах боломжтой юм шиг санагдсан. Монголд ч юм бол одоо ингээл одоо нөхөртөөр хоёулаа ажил хийлээ. За 6-аас тарлаа. 6-аас гарах нь ер нь бол ховор штэ. Ихэнх компаниуд. За 6-аас гарлаа. 6-аас гараад төгчрээд явсаар байтал 6:37 гэл ирээл орой хоолоо хийн гэл тэнгүүд тэр чинь ингээ бүх юм хоошоо хүүхдүүдийн унтах цаг хүртэл хойшилж байгаа байхгүй. Тэнгүүд энд чинь бол хүмүүс 5 гэл бүх юм хаалаа. Өө тийм энд нэрээ нэг сони юм дэлгүүрүүд 5 цагаас хаадаг. Энэс хотоороо ялгаатай юм билээ. Манай энэ хотод болохоор зөвхөн 5 дахь өдөр 9 цаг хүртэл ажилладаг. Бусад үед бол та 5-6 цаг хүртэл шопинг хийх боломжтой байгаа. Тэр амар сонирн байсан надад. Зөв ахмаа аав эсвэл 5 дахь аав эсвэл өглөө өдөр ирээл аав яг уу тэр чинь юу л да тий бодоод үзэхээр тэр дэлгүүрүүдийг ингээд байлгаж байгаа хүмүүс зөөр хүссэн юм ирээл ингээд өглөө юм өдөр ингээд авчих боломжтой хаад яагаад заавал орой хүрнэ амар их тэр чинь амар олон ажилтны юу цагууд байхгүй тий. Тэгээ бодож зүрх юм шиг. Тэгээд ажиллаж байгаа хүн ч гэсэн эрт гэртээ хараад гэр бүлдээ цаг зарцуулж байгаа байхгүй нэ. Тэг яг 5 дахь өдөр л урт цагаар ажиллана. Тэгээд 5 дахьд гэхдээ бас тэгэж ажилдаг болохоор 5 дахьд бас төвөөр бол хөл хөдөлгөөн ихтэй тий энгийн өдрүүдэд бодоход. Гэхдээ хүмүүс нь ер нь л нэг тийм ингээд яаж амьдраад байгаа юм бэ нэг тийм муухай атаархан марч юм шиг. Анх бол би ингээл бүх юмыг хараад бараг аглууш ингээд шилүү үзүү татдаг гэсэн. Йоо татах нэ гэл. Хүүхдийн сургууль нь яа игээд байгаа юм бэ гэл. Одоо тэнгууд хүүхдийн сургуулийн хувьд ярих юм бол бас ингээд хүүхдийг яг ингээд багаас нь төлөвшүүлж байгаа юм нь бас амар өөр. За Монголд ч гэсэн яг хөө тийм байдаг л ах. Гэхдээ манайх ч юм болохоор миний одоо өөрийн авсан боловсрлоор эргээд харах юм бол ерөнхийдөө ингээл айгүй хичээлээр нүддэг шүү дээ. Тэрийг би гэхдээ бас буруу гэж боддог байхгүй айгүй зөв одоо нөгөө Оросын нэг тийм Орос сургуулийн юмар яваад байдаг шүү бид нар чинь тэрийг би бол ер нь бол хизээч буруу гэдгүү. Гэхдээ тэр тал дээр нь ингээд амар сайн ажилдаг ч гэсэн одоо хүүхдийн нөгөө сэтгэл санаа өөрийгөө илэрхийлэх бусдтай яаж харьцаж чинь тэр тал дээр нь илүү их төвлөрд юм шиг санагдц. Тэгээд тэрнээс гадна одоо авж байгаа манай хүүхдүүдийн авж байгаа боловсрол нь ерөөсөө үнэгүй. Тэгээд нөгөө хувийн сургууль гэж байхгүй. Яг нь интернэшнл сургууль байгаа. Хүүхдийн хувьд бол Нидерланд бол айгүй. Ээлтэй хүүхэд өсөх гээд ер нь боломжийн. За тэгээд бас тэгтээ бараан талууд байна. Чи өвөл эмэрдгүй юу? Эмэрж байгаагүй юу? За өвөл болохоор манай энд ер нь нар их баг үзэн. Гэтэ энэ жил бас харьцангуй гайгүй байлаа тий. Нар багтай, тэгээд манантай, бороотой өдрүүд бол жинхэнэ уйлдэл аав штэ. Яг өдөржингөө бороо орчхоор бас хэцүү. Цаг агаарыг бол гэтээ бид нар яаж ч өөрчилж чадахгүй. Тэгээд хичнээн гоншгоноод ч ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр зүгээр ингээд
өөрөө хийх юмтай, өөрөө ажилтай тий. Тэг ингээ амьдрал хүүхэд жоохот гэр бүл ингээ явж хахад надаа тэр цаг агаар тасцсан байд юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо ингээд урд нь хийх юмнууд байгаад, ажлууд байгаад гэр бүлээ ингээд хараад ингээд явж хахад яг цаг агаарыг нэх амар анзаарахгүй юмч байсан. Дэвт минь өдөр болохоо бол явчихвэл би бол тасцсан сүулдэ яг тэгэхээр завгүй болцсон болохоор ч юм цаг агаар гээл тэгснэ борооч байгаа гэж үгээл тэгэх зав байхгүй юм чинь. Тэгэхээр ах тэгэл би бол тэгж л атсан. Үнэхээр төгс улс орн гэж угаасаа байхгүй юм даа гэж бодсон. Тэг угаасаа тэгээ бидний хийсэн сонголт юм чинь тэгээд нэг хоншигнол ста цагаагаар нь муухай наа тэгээд хаан цаашаа чинь тэг Нидерланд хүмүүстэй хамгийн нөгөө яриа өдөх юм чинь өнөөдөр ста цагаагаар онцгүй байна те гэж хэлдэг. Тэр чинь бол Нидерланд хүмүүстэй яриа өдөж гинөө ярих сэдвтэй байна гэж нутгийн хүмүүс үздэг юм байл шүү. Ээж хэлмээр байгаа. Сул тал дээр сул тал дээр зүгээр сая л ярьж ах зураал бодлоо л доо тэгэнгүүт эдний жоохон эмнэлгийн систем нь зөв юм шиг хэрнээ бас жоохон араас нь ингэж явахгүй болвол бас хохирох гоод байдаг талууд байдгийн юм шиг зүгээр анзаарчихсан надаа. Ер нь бол нөгөө нэг хүмүүс нь өөрөө эсвэл тийм нөгөө нэг чирэг байд юм уу? Нэг тийм өвдлээ хавдлаа гэж араас нь явдаггүй юм болов. Гэхдээ яг нөгөө нэг хэрвээ ямар нэгэн асуудал гараад тэрэнд үзүүлж байгаа үйлчлэгээ бол окей. Гэхдээ зарим юм дээр одоо нөгөө нэг хүүхэд хатгаа болох ч юм уу тиймэрхүү юм дээр ингээ сайн араас нь ингээ болохгүй байна гэ дахин ингээ араас нь явахгүй бол яг нөгөө нэг за хаарцсан чи хүлээж тэд хоног парацетмол ууж гэд тэрийн дагаа явчих юм бол бас жоохон аюултай байж магадгүй гэж бодсон. Тэр нөгөө нэг рейл үзэнгүүт нөгөө Нидерландаач эмчнэр ингэдэг гэл тэгсэн чинь тэр нь ингээд парацетмол уу гэдэг тэнгуүт ингээд ороод янгууд гуглддаг гэдэг нэг тийм рейл явчихсан хгүй. Тэгэхээр нь би арайч тэгдэггүй хаа гэд бодчихсон чи өөрөө гуглдүүлж үзсэн. Тэгээ би нэг юм хэлээд тэр надад тохирохгүй гэсэндээ гэдгсэн чи аль байж даа гэсэн юм чинь тийм юм байхгүй байна да. Тэгж бичээгүй байна да юм уу? Google юм уу? Google. Тийм үү? Тийм тэгээд ер нь ингээд Google нь цаашаа чинь одоо ямар нэг юм хайдаг систем байд юм болоо гэж бас систем жишээ зүгээр л хайлт юм уу? Тийм. Хайлтын тийм браузер тэр яг юм чинь үү? Аха. Тэгээ ингээ хаагаад тийм юм бичээгүй байна да, тийм юм байхгүй дээ гэл. Одоо манайх чин энтхийн эмнэлгийн систем нь болохоор манайхтай адилхан манайх чи эхлээд уг нь өрх рүүгээ бас очих хэрэгтэй шүү дээ тий. Гэхдээ манайхын өрхөөс очихоос илүү хувийн эмнэлэг дээр очиж мөнгө төлөөд үзүүлчихдэг. Энд тийм юм байхгүй. Заавал дамжлагаар дамжиж эхлээд GP-д очиж үзүүлээд тэгээд GP-д үзүүлсний дараа одоо шаардлагатай бол нөгөө нэг мэрэгжлийн эмч рүү явуулаад тэр нь том эмнэлэг дээр нөгөө эмчнэр байждаг. Тэгж очиж үзүүлдэг. Тэгэхээр хэрвээ үнэхээр өвдөживэл өрхийн эмнэлэхээ нилээ сайн ингээд байна тэгээд байна гэд тэр шатыг давчвал цаашаа үзүүлэх боломжтой. Гэхдээ өрхийн эмнэлэг нь бол тоног төхөөрөмж аягүй сайтай, хангамж үйлчлэгээ сайтай. Гэхдээ гол юм нь болохоор энтхийх нэг тоохгүй ингээл за тэд хоног парацетмол дандаа өвчин намдаах болгож бид нар чинь парацетмолыг халуурахад уудаг байсан Монголд. Энд бол өвчин намдаагч бүх төрлийн бүх өвчинд за хүүхд инглээ тэглээ за тэд хоног парацетмол уугаад ажиглая хүлээ гэдэг дандаа тэгдэг. Тэр нь жоохон. За тэгээд хоёр дахь сул тал нь одоо нөгөө нэг гадуур өвс татж байгаа хүмүүс амар ихэдэг шүү дээ. Хаа сайгүй одоо энэ нөгөө нэг Нидерланд ч өөрөө одоо албан ёсоор зөвшөөрсөн татхыг бол зөвшөөрсөн. Одоо их хэмжээгээр авч явж болохгүй. 8 хийх тэр мэрийг бол мэдэхгүй байна. Тэгээд гудамжаар ингээд явхад анх нөгөө Туркид сурч байхад манай нэг найз Амстердам явж ирсэн гэл тэгсэн чинь би өстө нэр нөгөө өвсийг олоод гэл яаж олсон юм гэдгсэн чинь ингээд шал өөр үнэртэй. Тэг өнрийн дагаал явхад бараг олцсон гэдэг надад ярьжсэн байхгүй. Тэгэхээр нь би энэ ч жоохон өвлөөгээд байна уу да гэж бодвол тэгсэн чинь угаасаа нэг тийм өвөрмөц үнэртэй юм бэлээ. Тэгээд хаа сайгүй дээ бараг те залуучууд одоо ингээд хэрэглэх хүмүүс ер нь ингээд хэрэгжилж идэг. Тэг үнэрэнд нь эхлээд үнэр нь амар хэцүү санагддаг байсан. Сүүлдээ тэг нэг амар муухай санагдхаа болоод за тэр нь яг тэгээ нөгөө хүүхдүүдтэй байхаар
хүүхдүүдэд одоо хизэнээс ер нь гэхдээ бас сургуулаас хэлж өгдөг байх. Тэгээд хүүхдүүдийн үзлэг тийм юм дээр хүүхдийн бас тиймэрхүү асуудал дээр аягүй их анхаарал тавьдаг. Тэгээд хүүхдүүдэд бас тайлбарлаж хэлдэг сургалт юм байдаг байх л гэж бодоод. Одоогоор бол бид хоёр бол хүүхдүүдэд тийм юм ярьж эхлэегүй байгаа. Нас нь багаага учраас. Тэгээд энэ тэнд явахаар үнэр нь бол ингээд гинт бас огцсон. Тэр хоёр өнөрчл байгаа шүү дээ. Нэг юм үнэрсэн л ах. Гэхдээ яг хуу нэг тийм газраар бас яваагүй болохоор бас гайгүй. Гэхдээ ингээд хаасайгүй өнөрттэй тахаар ингээд энд чинь ингээд ийм олон хүмүүс ингээд л үнэхээр татаал тэгэл одоо тэр чинь татж байгаа юм чи масуурчлаа шүү дээ. Масуурал нэг явж идэг юм бахтаал гэж шүү дээ. Тэгээд одоо манай энэ гэртээ ойрхон 2 тийм одоо кофе шоп манайхаар кофе шоп энд кофе шоп гэдэг. Энд бол нөгөө аягтай кофе уудаг кофе шоп гэж бол байхгүй шүү. Тэрийг бол кафе гэж ярьдаг тий. Тэгээ кофе шоп гэх юм бол одоо энэ өвс зардаг, борлуулдаг газруудаа хэлж байгаа. Тэгээд манай гэрээ ойролцоо бол 2 кофе шоп байдаг. Тэгээд энэ байшинтай ойрхон нөгөө нэг аягүй их хөл хөдөлгөөнтэй хүмүүс аягүй их ингээд нөгөө ирж авч явж байгаа юм ингээд ер нь бид нар ингээд хараад иждэг байхгүй. Тэнгүүт чинь ер нь хэрэглээ нь аягүй их тий. Тэгэл машинтай хүн ирээл аваал яваал хөгшин залуу эрэгтэй эмэгтэй ямар хүмүүс авч байгаа нь ер нь харагдаж байгаа ш тааж байгаа хүнлэнгөөс тэнгүүд бүхэл насны бүх хүмүүс ер нь хэрэглээд ах шиг. Ногоон цамц яриа гэдэг шиг. Юу болох вэ? Энэ метэ каскадэ. За энэ ногоон цамцад шувуу. Бид хоёр. Ногоон цамцтай шар шувуухан. Энэ хоёр хоёул юм шүү. Эрэгтэй байна. Би эрэгтэй нь болчих. Ой сонсогч байна уу? Кац тамдаа шүү. Арай хүчтэй юм байна. Хүчтэй хөлбөр нугасаа яг юм. Хүчтэй тэгсэн ирнэ нэг тийм амтан жоохон өөр л юм байна тий. Яг тийм нөгөө дарк пивнүүдийг ботход. Арай өөр. Супермаркетууд нь чихэр жимс айгуу баг зардаг. Юм шиг санагдсан уу? Энэ боёо. юм ба биш ер нь Монголд болохоор чи ингээд супермаркет оронгууд дүүрэн ундаа чихэр нэг тийм эрүүл сонголт нь жоохон хомос байдаг штеп. За яг хөө одоо ийм арт ч юм уу том дэлгүүрүүд бол мэдээж ингээд жимс ногоо сонголттой тэнгүүд ингийн зүгээр нэг юм жижигхэн нөө байрны доор идэг нэг супермаркетууд ер нь тэгээл чихэр жимс талах борцог гомон тэгээ нэг тиймэрхүү өнөд байдаг тийм. Тэгэнгүүт энтхийн тэр хоолны төрөл юу юм ч юм. Одоо жишээ нь бичэн юу байсан ч гэсэн бичэн чихэр байсан ч гэсэн тэр нь одоо сахартай сахаргүй юугүй гэд ингээд сонголт ихтэй. Юм шиг санагдсан арай эрүүл гэх юм уу? За энэ миний дургу. Тэгтээ яг уу туршиж үзэж байгаа. Дач соёлоо хөндлөө соёлоо хөндлөө. За хэлбэрний юм байна. Энэ аягүй сонирхолтой. Сонирхолтой ч байх уу? Бодоод байсан ч сүүлд нь би нөгөө нэг жимби гэд хоол хийдэг байхгүй юу? Тэгэд жимбинд болохоор нөгөө нэг юм хятад амтлагч нөгөө даалиу гэд амтлагч байдаг ш. Даалиу юу? Ийм нөгөө от шиг хэлбэртэй ч юм. Юм от шиг нөгөө хэлбэртэй. Тэр чинь бас спайс гэдэг юм байл л да. Ямар спайс вэ? Тэр ордог. Тийм нэг синемэн хажууд хийдэг тийм тимэти спайс. Нэг төрлийн спайс. Ямар мохаптай бэ? Гайгүй шүү. Амт нь хараа зөөлхөн бам шүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг яг энэ хар эзэн чихэр хийдэг гол бас амтлагч юм байлээ. Тэр шалгаад байна. Тэгээд гисэн чинь явж бас Туркийн нөгөө нэг яг иймэрхүү амттай арх байдаг. Өөрийнх нь үндэсний устай хойлж удаг. Тэр чинь бас тэрний амт. Бид нар бол монголчууд нөгөө нэг ханиадны имээр сайн мэдэх. Чиний үед
Ханадны ус юм уужсэн үү? Яг ууснаа үнэнгээл. Тэрэндээ бас адилхан төстэй амттай. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ яг найрхан адилхан. Чиний хувьд л. Танаа үеийнхэн санагтлаа. За тэг хоёлоо бичлээд дуусгав. Тэг да. Гоёлаа. Баяртай. Бай. Дараа уулзъя. Бай гэж хин хэлдэг юм бэ? Золбоо ТV юу? Bye.